Золоо ардсын зургийн сургуулийн багш байна. Өнөөдөр 12-оос дээш насны ангилал заах хичээл маань болохоор өнгийн тойрог ба эсрэг өнгийн хоршлын тухай ярих болно. Өнөөдрийн хичээлд ашиглах материалууд маань болохоор 150-аас дээш граммтай цаас, энэ А4-ийн А3 айл нь байж болно. Тэгээд 12 өнгийн гуаш, тэгээд харандаа, энэ болохоор зөвхөн ганц хоёр харандаа байсан ч болон заавал өнгөх шаардлагагүй. Тэгээд хавтгай бээр, буурын хөвстэй бээр, мөн хайж, шугам. Тэгээд энэ электр байх болно. Тэгээд гуашаа найруулах юм хэрэггүй савнд усаа игээд тавьчихна. Сэрмэцано. Намайг Саруул гэдэг, намайг Ишгэлэн гэдэг. За өнөөдөр би та хоёрт өөрийнхөө дуртай үгийг 4-8 үсгтэй үгээр өрөөгөө чимгэлж болох үс тийм сонирхолтой зуруулах болно. За юун түрүүнд ингээд цаасаа авчие. Энэ цаасан дээр уруулаа. Эхлээд 15 см-аар ийм хэмжим болгож хайчиж аваа. 15 см-аараа ерөн цаасандаа багтахаараа олно гэж бол зүгээр. Энүүгээрээ дахиад яг нэг дөрвөлж биш олон дөрвөлж хийх болохоор Ишин 30 см тарчиж байгаа юм байна. Тэгэхээр нэг А3-ын цааснаас 4 дөрвөлж гарах нэ. За одоогоор бид А3-ын цааснаас ингээд яг ийм хэмжээтэй 4 дөрвөлж гарсан байна. За одоо нэг нь болохоор одоо тэр шугам сулрахаар ингээд 9 хуан. Тэгэхээр ингээд 5 см-аар дахиад сантиметрлаад ингээд ийм үснэгт шиг дүрс үсэх байгаа шүү. Одоо би зурж үзүүлье. Хүүхдүүдээ үсгээ бичихтэй ингээд нүдээ ингээд дүүргээд бичнэ. Тэгээд яагаад ингэж бичснээ бас одоо удахгүй тайлбарлана. Одоо манай хичээлийн хамгийн чухал хэсэг эхлэх гэж байна. Бид нар болохоор өнгийн тойрог гэж ер нь мэднэ. Нэг бүрийнхээ ингээд өнгийн солонгын дарааллын дагуу байдаг. За тэрийг энэ гуашин дээрээ дахиад тайлбарлая. Энэ гуашнаас үндсэн 3 өнгө гэх юм бол энэ улаан, шар, цэгэр гурав маань энэ бол үндсэн өнгөнүүд. Энэ өнгөнүүдийг энэ бус өнгнөөс дахиж нэмж найруулж гаргах боломжгүй байдаг. Тийм болохоор үндсэн өнгө. Харин туслах үүсгэл өнгө гэхээр одоо цэнхэр шар хоёрын хоорондоос үүсдэг ногоон өнгө, мөн улбар шар өнгө. Тэгээд энэ хоёроноос үүсэх хүрээ ягаан өнгө маань ордог. Энэ маа даач жоохон юм өнгөтэй байлаа. Тэгээд үлцэн энэ өнгөнүүд маань болохоор одоо эдний голоор ороод ингээд бүр дахиад үүсгэлээсээ цаашаага хуваагддаг өнгөнүүд байгаа. За тэгээд эндээс эсрэг өнгө гэж юу сонсч ирсэн үү? За эсрэг өнгө гэхээр одоо яг энэ өнгийн тойрог дээр харах юм бол их тодорхой харагддаг л та. Энэ улаанаас ингээд яг энэ шулуун шумуунд байгаа энэ ногоон өнгө бол энэ хоёр нэг нэгнийхээ эсрэг өнгө гэж үздэг. Энэ эсрэг өнгүүд нь юунд хэрэгтэй вэ гэхээр хоорондоо маш гоё цогцдог. Үеийн уран бүтээлчид энийг одоо энэ өнгийн эсрэгслийг ашиглан зургандаа маш тийм гоё зохиомж бий болгосоор ирсэн. Тэгээд хэдүүлээ ч гэсэн өнөөдрийг хийж байгаа энэ үсгүүдээ эсрэг өнгөөр нь буудана. За тэгээд эсрэг өнгө. За та нэг эсрэг өнгө сонгочих уу? За
хэн. Үгүй ямар. Энэ хоёр эсрэг. Энэ хоёр уу? Тэгээ хүрээга шарахгүй биш шартайгаа. Эсрэг. За тэгвэл би энэ хоёрыг авчээ. Тэгээд бодохдоо одоо ингээд эсрэг өнгө нэгээ маш их яаж өдөр хоорондоо өнгийн хурц ялгаа гарч ирдэг байхгүй юу? Тэрийг нь ашиглав. Одоо энэ суурьнд байгаа энэ 9 байгаа шүү дээ. Энийг болохоор энэ хоёр өнгөнийхөө аль нэг өнгөөр бодно. Гэхдээ энэ ингээд олон нүүд байгаа шүү дээ. Энийг хооронд нь ялгахын тулд энэ цэнхэр өнгөнийхөө маш олон төрлийн баагаар холиод хоорондоо давтагдчихгүй өнгөдүүдийг бий болгох гэсэн үг. Цайвар цэнхэр, хүнд цэнхэр. Одоо энийгээ цэнхрэж гэсэн энтэйгээ холиод хүнд цэнхэргээ гаргаад харин одоо энэ байгаа шар байгаа шүү дээ. Доторх нь үсгийнхаа өнгөнд эсрэг өнгөөр бодохдоо бас шар өнгөнийхөө маш олон төрлийг нь хооронд нь хольж гаргана гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ хичээлийг хийснээрээ өнгөний маш олон тооныг нь хооронд нь хольж сурах байгаа. Ийм хичээл байгаа. Василий Кандинский гэдэг зураачийн тойрогтой зураг байдаг 1926 онд зурсан. Тэр зурагт болохоор маш олон төрлийн бүрийг хийдэг. Одоо та нар зургийг харуулъя. Энэ зураг нь зураг дээр харагдаж байгаагаа одоо энэ өнгийн энэ тойрогт байгаа өнгөнүүд хоорондоо ерөөсөө давхцааг байдаг. Маш олон төрлийн өнгөнүүд хоорондоо ерөөсөө давхцгүйгээр тэр зургийг зурж бүтээсэн байдаг. Ямар ч санагдаад шүү дээ. Тэгээд цаанаас унсан солонгон хаалга байна. Солонгон хаалга. Бүгдээ анаасаа гоошоо ингээд палет дээр шахахтаа солонгоныхаа үнний дарааллын дагуу шахаарай. Тэгэх юм бол хооронд нь холиход илүү дөхөм бас ингэж гоё үзэмжтэй харагддаг байгаа. За эхэлцгээе хөө. За эсрэг өнгөнүүдэд дахиад нэг санацгаая. Улаан ногоо хоёр эсрэг, шар бүрийн ягаа хоёр эсрэг. Тэгээд цэнхэр улбар шар хоёр эсрэг. Тэгээд яг улбар шар өнгө маань яг гоё байхгүй болохоор хоорондоо одоо хайлж гаргана. За тэгээд хэдүүлээ усаа хилдүүлэхгүй тулд сайн одоо бирээ ингэж усандаа угаасны дараа дараагийнхаа өнгө хийгээрэй за. Болоод. За тэгээд би дараагийнх нь өнгийг холихнууд үзүүлэх гэдэг юм. Одоо ингээд улааны хажууд улаанаа яаж цариулахыг гэхээр цагаан тавьж болно шүү дээ. Бас шараасаа жоохныг аваад улбар шар болгоод тэгээд ингээд одоо улаан өнгөний олон шейдийг л үсгэх гэдэг байгаа байхгүй юу? 50 Shades of Grey да. Тэг. Ингээд тэгээд энэ хоорондын энэ зураасыг нь цагаан үлдээхгүйгээр их гоё нямба ботцгаанаа хэдүүлээ. Хэдүүлэнд цаг байгаа. Тийм болохоор яалгүй зурцгаагаарай. За эхэлцгээгээрэй. Тэр палетр дээр бас холж болно шүү за. Холихдоо шугаана. Бүр өнгөнүүдийг хооронд нь холиход тохиромжтой байдаг вэ гэхээр ийм ойролцоо өнгөнүүдийг холиход зүгээр байдаг. Одоо яг палет дээр шахсны дагуу улаан шар хоёрыг холиход улбар шар үүсдэг. Яг энийгээ ингээд холиод улаан өнгөнийхөө төрөлд оруулж болно. Мөн дараа нь цэнхэр өнгөө холихдоо ногоон өнгөөр бас баг зэрэг өнгийг нь хүтэн өнгөтэй болгож харагдуулж болно. Цагаан өнгөөр өнгөнийхөө хүчийг нь зөөлрүүлээд улаан гэхэд яваа өнгөсөн нэ. За усын жохон баг хийгээрэй за. Тэгэхгүй бол ингээд гуашны маань гол онцлог нь болохоор маш их тийм өтгөн харцтай. Тэгээд тийм ч учраас өнгө нь маш их тод харагддаг. Гуашныхаа энэ чанарыг нь алдагдуулахгүй үйл хэдүүлээ зурцгаая. Тэгээд өнгөө ингээ багаар шар өнгөө нэмээд өөр төрлийн өнгө гүйсгэж авч байгаа. Шинэ л одоо ямар өнгө яах вэ? Шар өнгө. Гэлж авч.
Үгүй. Чинээлийн ангид ямар өнгө болохоо гэж байна? Чинээлийн ангид цэхэр өнгөтэй гоё харагдана. Тэгээ бас энэ хөнгөтэй бас аягүй бараа харагдана. Бас цагаан тавьж болно. Чи ингээд энэ 9 нүдэ болохоор 9 өөр төрлийн өнгийг хандаа наах уучлаар тэгээд гэдэг юм уу? Хичээдээ чимгэлт юм уу? За энэ хоёр улаан муу жоохон хоорондоо адилхан харагдах юм. Анхааруулахад одоо эсрэг өнгөөр нь дудаж эхлэхэд биеэ маш сайн авах хэрэгтэй. Тэгэхгүй бол эсрэг өнгө хоорондоо холилдох юм бол саарал өнгө үүсдэг байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч өнгө биш хэртэй өнгө гэж нэрлэдэг үнийг. Тийм болохоор биеэ маш сайн аваагаад дараагийнхаа цэвэр өнгөнд хүрэхтэй болгоомжтой хэрэглээрэй. Тэгвэл энэ үгүй энэ степ. Улааныхаа эсрэг ногоон өнгөөрөө би бодож эхлэх гэж байна. Чиглэн дээр одоо яг уу. За наач ястаа гоё болж шин. Одоо энэ дээр цэнхэр ягаан өнгөө та жоохон цагаан өнгөтэй хайлаад. Энэ өнгөө юу? Аха, наад өнгөө дээр жоохон цагаан өнгө хайлаад. Одоо энэ юм дээр хэлж дээр сайн яах гэсэн. Ямар сүлээ? Юу? Илүүсээ. Асан багш. Тийм. Жохоо шоутон болгож зэрэг. Тэгээд яагаад энэ чинээлийн яаныхаа эсрэг өнгө буюу шар өнгөөр аль үсгээ бодлаа. Тэмээ энэ үсэг хөлөө аваа. Тэгээд шар эсрэг үлээ. би яа.
ялгаагүй. Ер нь штэ хүний өнгө гэдэг юм татагддаг шүү дээ хоорондоо. Миний нариулдаг цэнхэр чиний нариулдаг цэнхэр хооронд амар үүрэг. Тэсний багаж. Fun fact. Хүн болгоны адилхан 6 хүн байдаг гэсэн чинь надад юм. Яг хүмүүс л. Сэтгэл зүйнээс нь болоод хүний найруулдаг том Миний тийм нэг юм хаа. Яаш тийм юм бэ? Шарам байгаа юм. Тэгэхээр шинээр шахчих тэнд гişгэн цаана. Шарам үгүй болцоо. Юу гэх юм бэ? Яг fun fact хэлэхүү. За. Би нэг шавж нэрийн савбаа гэдэг нэг шавж хүнээс 5,000 илүү өнгө хардсан шин. Шинэ өнгө авахаар ачимаад ботхоор толгойд. За бид нэр ингээд үгээ бичээд дуслаа зулаад. Одоо энэ нүгээрээ урлангаа гоё шингэлнэ. Тэгээд та хоёрт хэцүү байсан юм байна ингэж хийхэд. Шинэ өнгө хэрэгсээ алибандээ адилхан заасан. Тэгээд бас washны ингэж жигд гарахад хэцүү байгаад тийм болохоор анханасаа будгаанд хариулахдаа их усын баг биерээ сайн цэвэрлж агаад гаргах хэрэгтэй байгаа. Бидний палет ийм байдалтай болсон. Ийм болсон. Тэгээд та бүхэн өөрсдөө хүссэн дүрсээ ингэж хийх боломжтой. Тэгээд мөн өөрсдөө хийсэн бүтээлүүдээ манай видеоны доор комент хэсэгт үлдээгээрэй. Бид нэр харахтаа баяртай авах болно. Тэгээд баяртай.